За энэ бичлэгээр компьютер дээр байгаа MP3 дуунуудаа CD рүү хэрхэн хуулах вэ гэдгийг харуулъя. Эхлээд дуунуудаа MP3 хэлбэрээр татаад авсан байх хэрэгтэй. CD engine-гээ орж ирсэн байна. За шинээр орж ирсэн CD энд ингээ хоосоо харагдчихэв тийм ээ. Тэгээ энэ CD рүү хийн. За ингийн тулд Windows-аас дуу тоглуулагчаа нээчин. За дуу тоглуулагчаа нээчээд энэ burn гэдэг үг байгаа тийм энэ burn гэдэг үгэн дээрээ дарна. За тэгэхээр энд нөгөө CD маань орж ирсэн байна. Энэ болохоор 80 минутын бичлэг орно гэсэн багтаамжтай CD байна. За буцаад нөгөө дуу руу оръё. За энэ дагаа дуунуудаа идэвхжүүлээд за ингээд 100 бол дуусны дараа CD автоматар ингээд компьютероос гарна. Энэ буцааж хийгээд